За амралтын өдрийн мэнд энэ жилийн наадмаар сайхан уртуудаа амарч байна. Зөвлөлтөө монголчууд ч одоо хөдөө гадаатай хүмүүс нутаг орон руугаа явуулгүй яах вэ? Улаанбаатарын новшин стресснээс бас нэг гараад нутаг орондоо айраг цагаа гэд хүүхдүүдийнхээ гиз дотрыг цагаарж бордоолуулгүй яах вэ? Тэ биз дээ. За өчигдөр морь ярьсан. Өнөөдөр бүх ярина. Бүхийг бол би мэднэ. Судлаач гэлжихэд болно. Тэгээ хүүхэд байгаасаа бас дээлээ уралдаж хоньныхоо бэлчээр дээр болон барилдаж өссөө. Бүх сониг анх гарсан цагаас нь захиалж уншдаг байсан. Бүхий холбогдлолтой бүх номыг унссан. Үеийн бүхчүүд хэдийн даваанд яаж барилдсан би бүгдийг мэднэ. Дээр үе алдар цуутай одоо вандаа авраг босоог үний самдаа аврагаас ахуулаад мэднэ. Тэ. За орж ирж гин үү? Би энэ дивжээ цэгэм энийг харуулж байгаа ярина. За одоо ингээл 5-5 гэдэг юм байна. Ингээл дарлаа. Бүгийнх нь нэр зурагтайгаа гарч ирж байна. Дивжээ дээр. Наараа. Ингээ буцлаа. 5-5. Энэ дивжээ чих амар юм байна. Тулгар төрийн 2235, Их Монгол улсын 820 үндэсний иргэшүүлөө тусгаар тогтолноо. Сэргээ мандуулсны 115, ардын хувьсгалын 105. Ардчилсан хувьсгалаас хасаа ичжээ. Үндэсний баяр наадам гिचж. Тэ. Энэ харж байна уу? За би энэ нэг таахынд ингээ харуулъя. За энэ ингээд 5-5 ийшээ дарна. 4-5 ийшээ дарна, 3-5 ийшээ дарна, 2-5 ийшээ дарна, 1-5. За нэгдүгээр дүүцийн эхний дүүц. Өсгөөр дархаа аврагаас ахуулаад 2-дугаар дүүц. Улсын гард Батэрдэн, 3-дугаар дүүц. Улсын зан Сүхбат 1-5 шүү, 4-дугаар дүүц гээд. Ингээ 32 дүүц байгаа 1200 барилдахад. Ингээ энэ болго ингээ харагдана. За одоо жишээ нь энэ аймгийн начин их төр аймгийн начин 60-тай барилдсан юм байна. Баян үлг ингээд орё. Их төрийн зураг алга. Энэний зургийг даръя. Энд аймгийн бүхчүүдийн зургийг оруулдаг юм уу? Оп. Үсгээр аврагыг даръя. Зураг нь ингээд гарч ирж байгааз. За 1-5 ойлгомжтой, 2-5 ойлгомжтой нуураа. 3-5 ам авнаа ойлгомжтой. За лайв эхлэхээс өмнө бүхий найраа байгаа баталгаатай. За бүхий найраа яагаад байдсан бэ гэвэл улс төрчд татвар төлөгчдийн мөнгнөөс давуу байдлаа ашиглаж хулгай хийж бүхчүүдэд өгдөг. Нэгдүгээр асуудал. Мөн төрийн өмчийн компаниуд тэр томилогдсон улс төрчийнхөө нэр үндийг өсгөх гэж нутаг орныхоо гайгүй барилдаж байгаа залуучуудын төлбөрийн төлж улсын цал авахулдаг. Тэ. За 3-дугаарт яадгүй гэвэл уул уурхайн компани олигархууд сул мөнгө олж байгаа хулгайч нар байгалийн доорх баялагийг бусдын боломжийг хулгай хийдэг хулгайч нар энэ бүхий найранд мөнгө өгдөг нутаг усаараа маа гэд. Энэ бол одоо 90 оноос хойш бий болсон асуудал. 90 оноос өмнө бол бүхий найраа гэж бараг яг хөтэй нэг нутаг орныхаа залуу сайн барилж байгаа бүхчүүдийг дэмжиж нэг ичний үхэр нэг авдраа архил байсан баг. Одоо өнөөдрийн бүхий найраа болвол байна шүү дээ. Би ханшийн таавханд ярьж өгье. Би их товчхон ярина та нарыг удаахгүй заяа. Би өдөр ингээд бичсэн байгаа. За ханш бол 3-5 50-аас 60 сая. Батны шүү заяа. 3-5 дээр нэг гаргаад нутгийн дүүгнөө худлаа шүү. 50-аас 60. За энийг тухайн нутгийн нөлөө өгөхөд дэмжиж байгаа хаан дэмждэг болсон. 4-5 нэг 100-аас 150 сая. 4-5.
5-ын даваа 500-аас 800 сая. За юу. Монголд нууц юм ерөөсөй байхгүй шүү. Надад нэг хатаархаж төхөр өгөөд баймаа. 6-гийн даваа 500-аас 800 сая. За тэгээд 7-гийн даваа 1 тэрбумаас 2 тэрбумын хооронд. За ерөнхийдөө бол найраа бол ингээд нэг цолны даваа бол ингээд цол өмдөх буюу 5-5-ын даваанаас хойш даваанууд 500 саяас энэ жил 3 тэрбум үрсэн байна. 3 тэрбум. Энийг би ярьж байгаа боловч надтай санал солилцсон бүх хүмүүс надад ирж миний энэ дэлгэн чихэд хэллээ. Сонслоо. Тий, баталгаатай. Одоо яг энэ манай энэ хууль сахиулах байгууллагыг мэдж байгаа. Одоо наадмын өдрүүдэд зарим нь ингээд мобиль банкаар явсан гэн ингээд мобилд. Наадмын өдрүүдэд амарцсан байхад хоорондоо их хэмжээний мөнгө шилжүүлсэн. Тэр хуулгыг аваад үзэл мөрдөн байцаалтай яваад таг гараад ирнэ. А энэ бүхчүүдийн хоорондох юм бол хэн нэгэнд хамаагүй гэж бодож байгаа хамаатай. Өнөөдөр бол доо олон улсын спортын хүчний тулааны төрөл биш үү тийм үү? Спортын төрөлд юу? Энэ матч фиксинг гэдэг найраатай тоглоом тулааны гих мэт одоо өндөр мөнгөнд хоргуултаа болсон. Олон улсд бол энэ болохоор зэрэг энэ орчуулад үзвэл ийм л юм байл та. Match fighting гэдэг энэ Google Translate-ээр орчуул тоглоомын тохируулга гэж байгаа. За энэ бол олон улсд бол яг үгүй тулааныг ингээд найраа ивэл гэмтэрэг гэж үздэг. Бусдыг хуурм эхлэх гэмтэрэг гэж үздэг. Тий, ард иргэдэд хуурм эхлэх гэмтэрэг. Одоо жишээ нь өндөр тасалбар тастаад хооронд нь зодлуулахад нэгэндээ найраад бууж өгсөн байх юм бол гэмтэрэг гэж үздэг. Ягаад гэвэл тэр тулааныг яг шудраг тулаан болох байх гэж хүмүүс мөнгөө төлж авч байгаа. Тэр үзэгчийг хуурж байгаа гэмтэрэг байхгүй юу? Тэрнтэй адилхан үзээд энд бол эрүүгийн хууль тооцоолаад эрхийг хасдаг болсон, шийдэгдэг болсон. Олон улсад бол ийм болсон шүү. Бүх бол тулааны урлаг. За энэ жил бол юу яасан? Манайхаа. За ингэдэг гэж байна. 3-ын даваанд бол ам аваад давуулаад ерөнхийдөө нэг цаашаад явцгүй нэг манай энэ нэг 80 дооныхан бол 3-ын даваанд бол нэг 50-аас хэдүү. Нэг 50-60 гівтчихэж байгаа. Батны заяа. За энэ жил бол 14 начин төрснөө. 10 найраа тэ 4 мөнчгөрөөр болсон. За би энэ 4 мөнчгөрөөр болсныг та нарт харуулъя. Энэ 4 залуу мөнчгөрөөр. За 3 дээр жишээ нь ингээд 3 давж штэ. 4-ийн нуграан дээр одоо жишээ нь нуграан дээр хийхин тулд 4 дээр ингэж байгаа байхгүй. Одоо сумын зааныг 3 дээр нэг харимл одоо юу гэдэг нэгтэй бас гайгүй бүхэлд байна. Цонхаачгүй энэ нэг Чангалттай моцикл үлдэх залуучууд уг нь хөдөө тэднийг эсэргүүцэж байгаа мал хөдөө гадаагаар цааг хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ингээд том цолтой бөхчүүд нь залуу бөхчүүдэд мөнгө өгж хэвтүүлдэг болцоо баталгаатай шүү заяа. Жишээ нь бол 3-ын даваан дээр энэ нь дуунахад өгөхөд энэ нуграад тэр том цолтой бөхтөр очино гэд тэрэнд нь тохируулах 4-ын даваа онолт явцсан. За нөгөө том цолтой бүх нь ингээд том авангуудаа 4 тэ 3 энтердээ хуваан 30 сая 40 сая 50 сая гэдэг том авж штэ. Ийм болцсон байхгүй юу? За би та бүхэнд ингээд 5-ын давааны онолтыг харуулъя. Миний анализ 4 бол яг ингээд за энэ дивжээ цэгээ рүү орсон байгаа. За яа. Энэ гэрлийн найз унтраад юм байна. За Батөршхийг авсаа. Улсын галбарт Батөршх. За та нар энэ хоёр яагаад нэгнийг авчих гэж бодож байна? Увснуур дивжээ 2 агарсаа. Бүрэн төгс гавраг Батөршхын тэр энэ жил увснуур дивжээнд бэлтгэлд гараагүй. Энийг хүн болгон мэдж байгаа. Батөршх хөрхийн нэг залуу тохирцсон байсан юм байлээ. Тэгэнгүүт нь нутгийнхаа хэнийг үү? Энэ увсын мөнгө хоёрыг авах гэсэн юм байлээ. Тэгэнгүүт би өөр аймгийн бүх тохирцсон гэсэн чинь аваад авчицсан гэж байгаа. Тэгээ хөрх юм улсын гардыг Батцуур аваад таслаа иччих. За бүрэн төгсөөр начин болсон номин далаа бол яг шударгаар болсон. Тэ. Бүрэн төгс авраг бол та бүхэн мэдж байгаа.
улсын арслан, аймгийн арслангаас шууд улсын арслан болсон. Тэнд бол ямар ч найраа явагдаагүй. Тэрнээс хойш бүрэн төгс миний мэдхий манай аймгийн Цэрэн Тогтхыг аваад шийдсэн ихэд тонгоруулаад нэг унсан. Дахин 90 хүн шиг шууд өгсөн. Булганы тамир гэж начинд бас амлж аваад шийдсэн ихэнд дайруулаад мордуулаад авчихсан. Дахин шууд өгсөн. Жишээ 2 жил нь. За нодны Батмагнаад 4 дээр гарч ирээд жочоонд нь явцсан. Бүрэн төгс авраг бол үндсэндээ найраагүй барилдаж байгаа цөөхөн мөхчүүдийн нэг. Энийг Монголын ард түмэн мэднэ. За би бүрэн төгс аврагын постыг та бүхэнд харуулъя. Өдөр би скриншот хийгээд авцсан байгаа. За бүрэн төгс авраг маань ингэж оруулсан байгаа. Пост нь. За худал хурданч үнэнд гүйцэгдэгэ. 12 оноос хойш 14 жил улсын цолтой зодголлоо. Одоогоор олон тэрбумаар найр тавилгүй л явна гэж. За юу. Олон тэрбумаар найр тавилгүй л явна гэж байна. За энүүгээр юу гэж хэлж яана гэвэл бүрэн төгс авраг маань үгэн дотор үг гэж өөрөө олон тэрбумаар найраа явагддгийг постоор илэрхийлсэн байна. Зөв үү? Бүрэн төгс аврагын 97 мянган дагагчтай өөрийнх нь албан ёсны пэйж утсан. За эргээд дэвжээ цэгээ минь рүү оръё. За содон дөрж бол одоо энэ нь юм шүү. Манайха 55-ыг харуулж байгаа шүү. За номин далаа бол яг бор зүрхээр гуссан. Энэ нэг сайхан залуу. Сүхбаатар аймгийн Онгон сум. Энэ бол бүрэн төгс аврагыг шийдсэн мэхээр ёстой дайраад жиг мөнчгөрөөрөө начин болсон. Нөгөө дөрөв мөнчгөрөөр болсон начингуудын нэг нь. За яа. За мэдээ содлон давсан. Энэ цагаанууд нь унснууд нь. Энэ нэг зэхэр ногоонууд нь давснууд нь шүү. За яа. За оюун бол давжээ мөн үү. За энэ Цэрэн Тогтох. Манай мөн Батмагнаа чинь Цэрэн Тогтхыг авсан. За Жаргал баяр төржээ ёп орлоо. Сэлэнг аймгийнхаа мандал сумын Наранбаяр гэж залууд өгжээ. Энэ бол дэмжлэг. Жаргал баяр мөн үү? За бүрв давг унжээ. Энэ цагаан гэдэг нь унсан гэсэн үг шаараа. Энэ унсан байгааз. За бүрв давг угаасаа өөрийнхөө начин төгсөө гэж өөрийнхөө амаар хэлсэн. Шарав дөрж гээд. За энэ бол сайн барилддаг залуу ойлгомжтой. За бүрв давг бол ингээд начингаа дэмжсэн гэж хэлсэн. Батүлзээ дэмжиж. За Батүлзээ нүг хоёр унсан, дүүрэн сар унсан. За анар доронтойгоо дүүг дэмжижээ. Төрмөх мөн үү? Доронтой баяуул. За энийг дэмжижээ. Тэ ойлгомжтой. Юу гэж дүгнэх та нарын асуудал шүү. Анар Сэрик. За Сэрикийн баяуулгийн залууг аваагүй. Энэ яагаад баяуулгийн залууг аваагүй